За хэрэглээний програм хангамжийн хувьд бидний өдөр тутмын амьдралд хэрэглэж байгаа офисын програмууд. За энэ хичээлээр бид нар офисын Word, Excel, PowerPoint 3 програмыг хэрхэн хэрэглэх талаар үзнэ. За бусад мөн хэрэглээний програмууд бол олон байдаг. Зураг боловсруулалтын Photoshop, видео монтаж хийдэг After Effects гэх мэт бусад өөр төрлийн хэрэглээний програмууд байдаг. За хэрэглээний програмууд маань бол хэрэглэгчид тухайн програмыг ашиглан өөрийн компьютер дээр ажиллах, ажил үүргээ явуулахад туслах тийм програмууд байна. Системээс бол хамаарал багтаа хэрэглэгчдэд туслахад зориулагдсан. Заавал мэдээллийн технологийн мэргэжилтэй хүн хэрэглэх албагүй жирийн хэрэглэгчдэд зориулсан тийм үйл ажиллагаа, өдөр тутмын ажил үүргээ хялбар явуулахад зориулсан тийм програмууд байна. За системийн програм хангамж гэдэг маань компьютерийн доторх цаана системийг удирдах явуулдаг програм хангамжууд байдаг. За системийн програм хангамжуудын гол төлөөлөл нь бол үйлдвэрлэлийн систем байгаа. За үйлдвэрлэлийн системийн хувьд ерөнхийдөө хоёр бүлэгт хуваагддаг. За нэгдүгээрх нь бол Windows төрлийн үйлдвэрлэлийн систем буюу лицензтэй үйлдвэрлэлийн системийн гол төлөөлөл бол Windows үйлдвэрлэлийн систем байдаг. За Windows үйлдвэрлэлийн систем түүхэн хувьд 3.0, 95, 98, 2000, XP, 7, 8 одоо бол 10 бас шинээр гарч ирж байгаа. За Windows үйлдвэрлэлийн системийг бол бид нар маш их хэрэглэдэг. За Windows буюу цонхнууд гэсэн үг маань цонхнууд дээр үндэслэлд хэрэглэгчтэй харилцах интерфейс гэж хэлдэг. Graphic user interface буюу хэрэглэгчийн харилцах интерфейс нь зурган мэдээлэл дээр үндэслэлсэн ийм төрлийн үйлдвэрлэлийн систем. Тийм учраас хэрэглэгчид заавал тэр цаана компьютерийн системийн командуудыг мэддэг байх албагүй. Тодорхой хэмжээнд анхны мэдэгдэхүүнтэй байгаа тохиолдолд өөртөө зурган дээр дарах маягаар компьютертэй харилцах боломжийг илүү олгож өгсөн тийм үйлдвэрлэлийн систем байгаа. Microsoft корпорациас хөгжүүлэгдсэн. За Linux, Unix гэх төрлийн үйлдвэрлэлийн системүүд маань болохоор open source буюу үнэгүй үйлдвэрлэлийн системүүд байдаг. За энийг бол цаанаасаа хөгжүүлж өгсөн компани программистууд бол цаашид мэдээллийн технологийн мэргэжилтэд хөгжүүлэх хүмүүс бол энийг цааш нь өргөжүүлж хөгжүүлэх боломжийг өгөөд их код буюу программын кодоо нээлттэйгээр өгсөн байдаг. Тийм учраас энэ төрлийн үйлдвэрлэлийн системийг бол хүмүүс авч хэрэглэхийн чөлөөтэй мөн цаашлаад энэ дээр үндэслээд өөр шинэ үйлдвэрлэлийн системийг зохиож програм болгож хөгжүүлэх бас боломжтой байдгаараа онцлог юм аа. За Windows 7.8-ын хувьд бид нэр Windows-ийн орчинд ажиллах хичээлийг бол үзнэ. За ерөнхийдөө компьютерт ажил үүргээ явуулахад компьютерийг ашиглахад бид нар үндсэн хэсгүүдийг бол заавал мэддэг байх ёстой. За тэр зүйлүүд бол одоо энэ жагсаасан байгаа зүйлсээс бол бид нар харж болно. За үндсэн зэсний хувьд Start menu гэж өмнө бид нэр хэрэглэдэг байсан Start menu гэж. За одоо бол бид нэр Start цонх буюу эхлэл цонх гэж бас авч үзэж болно. За бид нэр ерөнхийдөө компьютерт Windows дээр ажиллахад хамгийн түгээмэл хэрэглэгддэг гол үүрэг буюу командуудын жагсаалт бол за дэлгэцийн цонхны зурагтай товчлуур хуучнаар Start товчлуурын тэнд маус аваачаад маусын зүүн талын товчлуурыг дарахад дараах зис бол гарч ирнэ. За эдгээр зисэн дээр бид нэр
ажиллаж энэ дээр одоо чадварлаг ажиллаж сурснаар энэ болгоны цаатлыг бид нэр ашиглаж мэдж байгаа тохиолдолд Windows-ийн орчинд бол ажиллаж чаддаг хэрэглэгч байна гэж өөрийгөө ойлгож болно. За эхний командаас авч үзэх юм бол desktop гэж байгаа. За энэ дээр дарахад компьютерийн зөвхөн дэлгэц desktop гэж хэлдэг үндсэн хамгийн том фолдерч гэж бас хэлдэг. Дэлгэц харагдана. Нээлттэй байгаа бүх програмыг доош нь task bar буюу даалгаврын мөр гэж хэлэгддэг энэ start товчлуурын байгаа мөрөн дээр бүгдийг хурааж дэлгэцүүлэн гэдэг үндсэн хэлбэрээр цаанаа харагддаг. За shutdown, sign out гэх мэт энэ командууд бол тухайн үед компьютерийг бид нэр унтраах эсвэл restart хийж дахин ажиллуулах гэх мэт дэжсүүд бол гарч ирнэ. За энэ хажуудлын сум дээр дарахад update and restart гэх жишээний за энэ юу гэхээр үйлдлийн системийг бид нэр цаг тухайд шаардлагатай үед нь апдейт буюу сэргээн шинжилж явах хэрэгтэй. Нэмэлт файлуудыг интернетээс татдаг гэж ойлгож болно. За үйлдлийн системч бай, вирусны програмч бай бид нэр ер нь апдейт хийдэг байх шаардлагатай. Вирусны програмыг апдейт хийснээр бид нэр тухайн санд бүртгэгдсэн вирусуудаас гадна нэмэлт вирусыг бас таних боломж, шинээр санд өнөөдөр нэмэгдэж байгаа вирусыг бид нэр нэмж таних боломж олгож байгаа гэсэн. Update and shutdown гэвэл бид нэр апдейт хийгээд унтраана гэсэн. За restart shutdown хоёрыг бол бид нэр мэдж байгаа. Restart гэдэг нь унтраагаад дахин асаана. Shutdown бол унтраагаад орхино гэсэн үг. За run command бол байгаа. Дараагийн команд run. За run command-ыг ашиглах эсвэл бид нэр гарны энэ цонхны зураг болон R товчлуурыг хамт дарснаар run command-ын дээр дарсантай адилхан цонхыг бид нэр гаргаж ирж болно. За ингээ run command-ыг ашиглаад шууд ажиллуулах ямар нэгэн програмыг шууд дуудаж ажиллуулах exe файл гэж байдаг. Тэр файлын нэрийг бичснээр бид нэр програмыг ажиллуулах боломжтой. За Excel гэд бичвэл Excel байдаг ч юм уу те. WinWord гэх юм бол Word-ыг ажиллуулах гэх мэт. За компьютерийг бид нэр худалдаж авахдаа компьютерийн үзүүлэлтийг хэрхэн харах вэ? Ямар үзүүлэлттэй компьютер вэ гэдгийг яаж харах вэ гэдэг асуудал байдаг. За тэрийг бид нэр dxdiag гэдэг командаар харж болдог. За тэгэхээр бид нэр компьютер авах гэж байгаа тохиолдолд цонх R товчлуурыг хамт дараад dxdiag гэж бичээд enter дарна. За тэгэхээр компьютерийн үзүүлэлтийг харуулсан дараах цонх бол гарч ирнэ. За энэ цонхон дээр систем гэсэн хэсэгт үндсэн мэдээллүүд байна. За системийн мэдээлэл ямар хүчин чадалтай, ямар системтэй гэх мэт. За үйлдлийн систем, operation system буюу үйлдлийн системийн хувьд Windows 8.1 64 битийн гэх мэт байна. За хэлний хувьд англи хэлтэй. За үйлдвэрийн төрөл, системийн ерөнхий мэдээлэл. За энд CPU буюу төв процессорын хэсэг гэж байгаа. За энэ дээр CPU дээр 1.8 ГГц гэж байна. За энэ мэн болохоор секундэд гига гэдэг нь 10-ын хасах 9 зэрэг 1 секундэд 1.8-ыг үржих 10-ын 9 зэрэг хэмжээний үйлдэл хийх боломжтой гэсэн байдлаар бид нэр ойлгодог. За төв процессорын хувьд бол процессорын clock буюу MIPS гэж бид нэр ерөнхийд нь товчил хэлдэг. Mega instruction per second буюу 1 секундэд хэдэн одоо сая үйлдэл хийх вэ гэдгээр тоолдог. За энэ гигагерцийг MIPS шилжүүлэх юм бол 1800 MIPS гэх мэт. За санхайн хувьд RAM, memory гэдэг нь RAM байж байна. RAM нь 8 GB гэсэн үг. Ойролцоогоор тийм ээ. За гэх мэт үндсэн мэдээллүүд байна. Системийн мэдээллийг бид нэр хадгалж авъя гэвэл save all information гэсэн энэ товчлуур дээр дарснаар тухайн компьютерийн талаар бүх мэдээллийг текст файлд хадгалж авах боломжтой байдаг. За өнөөдрийн хичээл маань үүгээр өндөрлөж байна. За хичээл болгоны ард өгсөн даалгавар, бие даалтууд бол байгаа. За тэг хичээл дээр яригдж байгаа зүйлүүдийг бүгд давтаж хийж гэрийн даалгаврыг бол цаг тухайд нь хийж явах шаардлагатай. Анхаарал тавьсанд баярлалаа.